Тэгэхээр ерөнхий сайд Баасан гарагт гаргасан шийдвэр дээр бас өмнөх хийгдэж байсан ажлуудыг бол нэлээд үр дүн муутай болсон гэдгийг шүүмжилж хэлжсэн. Тэгээд 12 сарын сүүлээр зөвхөн эрдэм шинжилгээний одоо актемдээ хандлаа гэд бас энэ жагсаал зохион байгуулагч сая тайзан дээрээс бол нэлээд шүүмжилтэй хандж байна л да. Та бол өмнө нь бас нийслэлийн орлогчоор ажиллаж байсан. Тэгэхээр яагаад энэ ажлууд ер нь Дэлхийн банкны төсөл за цэвэр агаар сан татан буугдсан. Одоо болохоор засаг дээр нэг сан одоо нийслэл дээр нэг сан ингээл ярьж байна те. Тэгэхээр яг шийдэл эхлээд нийслэл бүсчлэлээ хийх ч юм уу те хасгарж байгаа усаа зогсоохоос эхэлнэ гэж таны хувьд хардаг уу? Та одоо яг хувь хүнийхээ хувьд нийслэлийн удирдлагад байсан хүний хувьд ингэчүүл шийдчихэндэ гэд. За одоо манай урд хөрш бол Азийн хөгжлийн банкнаас нэлээд том зээл аваад одоо Бээжингийн агаарын бохирдлын эсрэг ажиллаад эхэллээ те. Тэгэхээр донорын мөнгөөр шийдэе гэж байна те. Тэгэхээр энэ санхүүжилтэндээ байна уу? Одоо иргэдийн оролцоо муутаатай байна уу? Үндсэн хуулинд байна. Та юу гэж хардаг вэ? Ер нь альва асуудлыг юу гэдэг ганцхан гарсаар ч гэдэг юм уу те нэг аргаар шийдээд үр дүнд хүрнэ гэдэг бол өөрөөсгөл ойлголт. Бүх боломжуудыг, бүх гарцуудыг зэрэг ашиглах ёстой. Жишээлбэл эхлээд мэдээлэлээ одоо иргэдтэй сайн өгөхтэй, хууль эрх зүйн орчноо сайжруулах, хөрөнгө мөнгийг нь шийдэх. Бид нар хууль батлаас сан байгуулаад байна. Тэр сангаа яг юунд зарцуулах вэ гэдэг эрэм дарааллыг нь бас хариуцлагатай тогтоож өгөхгүй бол өмнө нь ярьдаг нөгөө үргүү хөрөнгө зарцуулалт болоод үлдэнэ. Тийм учраас энэ удаагийн одоо ерөнхий сайдын ярьж байгаа тэр асуудал маань олон удаагийн засгийн газар үр дүнгүй байсан тэр асуудлыг яавал үр дүнд хүргэх вэ гэдгийг шийдэх ёстой. Нөгөөтэйгүр өвөл болоод утаа гараад ирэхээр жагсаж юм уу иргэдтэй энэ тухай ярих биш, бид нар утаагүй тайван утаагүй байдаг тэр зуны дэлгэрт цагт нь суугаад энэ асуудлаа шийддэг ийм одоо ажлын арга ажиллагаанд шилжих ёстой гэдгийг онцгойлон хэлж байгаад бас талархалтай байгаа. За нөгөөтэйгүр мэдээж хэрэг хамгийн чухал асуудал бол хөрөнгө мөнгөө. Хөрөнгө мөнгө байлаа гэд өнөөдөр тодорхой хэдэн зуун тэрбум төгрөгийг өнгөрсөн цаг хугацаанд үр дүнгүй шийдсэн байгаа гэдгийг гаргаад ирсэн байгаа юм чинь одоо өөрөө чи хэлдгээр фокуслаад Бээжин олон улсын хөрөнгөөр шийдэх гэж байгаа бол Монгол улс бас энэ дээр доноруудын тусалцаа авах нээлттэй байгаа шүү дээ. Тийм болохоор яг асуудлаа зөв хараад гарц гаргалгаагаа зөв шийдэж чадж гинүү гэдгээл бид нар гаргаад ирчих юм бол олон улсын донор байгууллагууд санхүүжүүлэхэд бэлэн байгаа гэдэгт би бол эргэлзэхгүй байна. Тийм учраас нэгдүгээрт нь бид нар юугаа шийдэх юм бэ? Хоёрт нь юугаа шийдэх юм бэ гэд асуудлаа зөв ирэмблэх асуудал маш чухал. Тийм учраас зүгээр эхний гарц гаргалгаануудыг бол энэ засгийн газар шийдээд явж байна гэж ингэж ойлгож байгаа. Шүний одоо тарифа тэгэлсэн. Цаашлаад энэ өвлийн үйлрүүлэлт өнөөдөр иргэд маань нүүрсэн авах орлогогүй шүү дээ. Тийм учраас гудамжиндаа хаягдсан байгаа хог хаягдал буюу бактерич түлж байна. Энэ бол бүр их хортой утаа гаргаж байгаа гэсэн үг. Тийм учраас иргэдээ яаж одоо нүүрс түлээгээ хангах тэр бодлого зохицуулалтаас л өнөөдөр ажил маань үр дүнтэй байх асуудал нэхлэнэ гэж ингэж бодож байна. За холбоо нэгтгэж байгаадаа бас талархалтай байна. За баярлалаа.